Бодлын эзэн подкаст эхэлж байна. Та бүхэндээ өөрийн сэрсэн цаг мөчөөс сонсны сэрэлт гэдгийг мэдрээд түүнийгээ хэрхэн барьж аваад өдий хүртэл цуглуулсан тэр туршлагуудаа яг үнэн боддоор нь туулсан туршлагаа бусдын бас туулсан хамт туулалцсан тэдгээр туршлагуудтай мөн бусдад яг сүнслэг замаар явах замналд нь хөтөч хийгээд багш хийгээд явсан туршлага туулуудаа ерөнхийд нь гээд базаад та бүхэндээ подкаст маягаар цувралаар хүрэхээр шийдлээ. Тэгэхээр сэрэлт гэж яг юу вэ те? Сүнсний сэрэлт гэж юу юм? За энийг бол яг өөрөө шууд мэдэрсэн үү гэхээр эхэндээ бол мэдрээгүй. Далд ертөнцид те угаасаа ингээд багасаа дуралдаг байсан. Гэхдээ амьдралын нэг хэмнэлд ингээд бүрэн автаад яг далд ертөнцөө ингээд судлаад, сураад явах зав гардггүй. Яг нэг амьдралынхаа үндсэн ажил, гэр, үр хүүхдүүд, гэр бүл, аав ээж ийм тойрогтой ингэж явсаар агаад яг сүүлдээ ингээд нэг эмэгтэй хүн тэрний тойрогоос гарах хэд хэдний шалтгаан байдаг шүү дээ. Нэг бол өвдөөд, нэг бол гэртээ суух, үр хүүхдүүдээ харах, эсвэл жимсэн болох ч байдаг юм уу тий. Яадагч байсан энэ нэг хэмнэлээс гараад өөрийн гэсэн дотоод энэ мэдрэмжээ чагнах нэг тийм цаг үе гарсан. За угаасаа ковид үеэр их олон хүн өөрлөгөө ингэж тий мэдрэмжээ чагнаж тэр сэрэлтийн мэдрэмжийг авсан байгаа. Ухтаан бол байдлаасаа ингээд дүгнэхэд сүнс маань үргэлж сэрүүн байдаг. Тэрийг бид нар барьж авч тэр дотоод зүрх сэтгэлээр дамжуулаад сүнс ингээд биднэрт нөлөөлж байгаа. Тэр нөлөөлөл гэдэг зүйлийг зүгээр л анзаардаггүй л байсан юм билий. Өөрөөр хэлбэл бидний дотоодоос нэг юм дотоод оршихуй маань бүрэн нээлттэй. Энэ нь хүүхэд байхаас ахуулаад нээлттэй төрдөг. Тэгээд хүүхэд ахуй цагаас биднэрт заагдсан, сургасан, мэдлэг болгож өгсөн, өөрсдийнхөө хүслээр цуглуулж суралцсан тэр бүх зүйл маань бий болоод буюу миний итгэл үнэмшил болж бүрлдээд би түүнийг өөрийгөө гэж андуурч эхэлснээс хойш энэ дотоод чадвар зөв бэлэг мэдрэмжтэй оршуугаасаа салдаг. Хүүхдүүд яг зөнгөөрөө байхдаа маш оюунлаг, маш ухаалаг. Тэд нар ингээд бүр дотоод оршихуйн тэр зүүн мэдлэг ухаан нь бидний энэ амьдралтаа юу ч сураагүй, юу ч мэдээгүй мөртлөөсөө зөнгөөрөө өөрсдийгөө аваад явах хэмжээний тэрнийг гаднаас нь хэн нэгэн мэдлэг гэж тулгаж заасан тэр зүйлгүйгээр нь орхиход тэнд ингээд дотоод ертөнц авяас чадамжууд нь дотроо ингээд бэлэн цаанаасаа байж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг ингээд мэдгүйгээр нийгмийн нэг үзэл суртал, нийгэмд байр суурь ажиллах гэдэг нэг айдас. Өөрөөр хэлбэл бид энэ нийгэмд сайн сайхан ар жаргалтай амьдрах ёстой гэдэг энэ итгэл үнэмшлээс болоод тэр бяцхан хүүхдүүдэд суугдж байгаа цэцэрлэг сургуулиас ахуулаад энэ заагдж байгаа эрдэм мэдлэг болгон хайрцаг болж хуурдаг. Тэднийг хайцаглаад тэднийг тийм гэж ойлгуулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл бид нар ардсан нийгмийн хүүхдүүд бол ардсан нийгмийн тархи угаалтанд угаалгаад тийм сэтгэхүйтэй болоод тэрийг өөрсдийгөө гэж андуурч байгаа. Нийгмийн хувьд нийгмээс нөлөөлж байгаа нөлөөлөл нь тэр. За тэгээд дээрэс нь нэмээд эцэг их, асран хамгаалагч, үр хүүхдүүд, найз нөхдүүд за тэгээд юу гэдгийг өөрийнх нь ойр дотны нөлөөллийн бүх хүмүүсийн итгэл үнэмшил шингээд за тэгээд нэг өөрийнх нь бас төрлөх нэг зан характерууд уусаад өөрөөр хэлбэл ингээд бид бүгдээрээ нийгмийн бүтээгдэхүүн, нийгэм дотор амьдардаг бүтээгдэхүүнүүд болж хувирж байгаа бидний уураг тарих итгэл үнэмшил маань.
Тэгээд тэрийгэ B гэж андуурч ихэснээс дотоод ертөнцөөс салчлаа тий. За тэгээд буцаад тэр мэдрэмжээ байж авах байгаад сэрэлт гэж хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл буцаад тэр сурсан мэдсэн болгоноо одоо өгөөсгээд тий итгэл үнэмшил болгоноо тавьж явуулаад тахаар бид буцаад өөрийн тэр төрхтөөл байсан дотоод оршихугаараа хэлбэрлүү шилжиж байгаа байхгүй юу? Тэгэхээр сэрэлт гэж өртөл ийм зүйл байгаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл хүн нөхөөхөд ахуйтай байдаг байсан тэр мэдрэмжээ хүүхд дээрээ мэдж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг үргэлж өгүүлэн санаж яадаг. Гэтэл одоо амьдрал яваад том хүн болоод нас нэмээд те эрхийн хооронд нөгөө нийгмийн одоо тулгалтаас те ийм хүн болох ёстой, ийм хүн болох ёстой, ёстой тэр дүрмүүдэд баригдаад эхлэхээрээ зэрэг хүн өөрийгөө алдаад эхэлчихэж байгаа байхгүй юу? Өөрийгөө алдаад. Өөрөө хэн байсныгаа мартаж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл тий. Тэгээд тэр дотроос үргэлж тэр нөгөө дотоод ертөнцийн ингээд майжж байгаа шүү дээ. Өөрийгөө ойлгуулах гад. Дотроос нь ингээд зүрх сэтгэлээсээ чин угнаасаа хүсдэг хүсэл тэмүүлэл нь болоод энэ дотор ингээ өдөөл байж идэг. Тэгэнгүүт тархиараа болохоор тэгхстэй ангихстай ингэж амьдрал одоо байртай машинтай тий сайхан хантай үр хүүхдүүд нь бүгд сайн сургалт сурдаг. Тэгээд хангалттай мөнгөтэй. За тэгээд ингээд завтай зайтай ийм одоо эрхчлөөтэй амьдралыг хүмүүс хүсэж тий түүнийг ааж жагаал гэж андуураад яг энэ зүйлийн төлөө энэ мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тархины нөгөө хүчлэлтэй автаад нөгөө хайрцаглагдсан байдлаараа сэтгээд эхлэхээр өөрөөсөө холтчихлоо. Гэтэл энэ дотроос ч үргэлж тэр нүдөөтэй байдаг гэж тэ. Тэгвэл буцаагаад энэ мэдрэмжээ байж эхэлсэн цагаас ахуулаад буцаад одоо бидний хар сэрэлт явагдчихж байгаа байхгүй. Сэрэлт нь явагдчихж байгаа гэсэн. За энэ сэрэлт явагдаад тэгэхээр яадаг гэхээр одоо логик сэтгэлгээний эсрэг тий энэ дотоод нэг зүүн мэдрэмж гэдэг юм л ажиллаад эхэлчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр тарих зүрх хоёр буюу одоо бидний хар бол бидний мэдлэг оюун тий бидний дотор байгаа зүүн мэдрэмж оюун одоо ухаанд тэр дотоод төлөв хоёр зөрчилдөж эхлэдэг байгаа байхгүй. Тэгээ мэдлэг оюун гэдэг бол тий энэ одоо төрөл авалтандаа хүүхэд байхаас ахуулаад одоо хүртэл сурчсан таны цуглуулсан тэр мэдлэгээ ашиглаад бодох процесс болгоод бодол болгоод түүнийгээ мэдлэг оюун гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл тархинаас гарч байгаа бодлыг бид таних амархан байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр би өөрийн одоо олж авсан мэдлэг оюунаараа тунгаан бодоод тий тэндээсээ бодох процессыг үүсгээд тэгээд гаргаж байгаа үг аваагаар илэрхийлж байгаа бодол. Үг аваагаар илэрхийлэх юм бол бодол санаагаа илэрхийлж байгаа байдал нь илэрхийлэхгүй бол дотн зөв бодол болол байж байгаа гэсэн үг тийм. Гэтэл бид нар энэ мэдлэг оюундаа захирагдахгүйгээр бид нар зөвхөр өөрсдийн тэр нөгөө дотоод оршихуй гэж юм аа штэ. Энэ нь бидний далдад байгаа 99% бусдын хэлгээр даалдах хүнсэр тийм. Эсвэл сүнс сэрэлтийн сүнс сэрэлтээр бол сүнсэн сэрсэн гэж ярьж байгаа. Эсвэл дотоод оршихуй. Эсвэл язгуур сүнс тийм. Гих мэтчлэн ингээд янз бүрийн нэрээр нэрлэлсэн талхаас биш өөрийн тэр дотоодод байгаа 99% тий маш олон төрөл авалтанд ингээд туулцсан тэр их туршлага мэдээллүүдээ тий хүн хангалттай одоо бодож бодол үүсгэж энэ амьдралдаа түүгээрээ амьдрах боломжтой байхгүй юу? Энийгээ болохоор оюун ухаан оюун одоо чадамж буюу энэ бүр тэр чигтээ байгаа тэр зүйлээ оюун гэж яриад байгаа. Оюун ухаан. Өөрөөр хэлбэл бидний тэр далдад байгаа дотоодод оюун ухаан буюу ухамсар байдаг бахан түүнийг одоо
түүнтэй холбоотой цугларсан мэдрэмжүүд байдаг байхгүй юу? Энэ нь зөвхөн одоо нэг төрөл авалтах биш, бүх төрөл авалтын бүх мэдрэмж, бүх одоо тэр чадар чадамжууд, ухамсар, мэдрэмжүүд бүгд энэ дотор цулаараа бэлэн байна. Тэгвэл энэ дээрээ бид нэр хангалттай амьдрах боломжтой. Тэгээд түүнийгээ ингээд мэдрэхийн тулд дотоод мэдрэмжээрээ хөтлөгдөж зөнгөө дагаж өөрийнхөө дотоод мэдрэмжээ ингээд гагаж эхэлснээр за энэ бол жинхэнэ сэрэлт. Дотоод оршихуун сэрж байгаа. Түүнийгээ одоо мэдэрч түүнийгээ барьж авснаар түүн рүүгээ орох боломж нь нэгдэж байгаа. Ийм процесс ахгүй. За тэгвэл бидний одоо нэг тархиараа цуглуулж авсан энэ амьдралын туршлага буюу мэдлэг оюун маань бидний дотоодод байгаа тэр чигтээ агуулгдсан энэ оюун ухаан чадамжаас өчөөхөн 1% нахгүй юу? 1% ч хүрэхгүй ийм чадвар байхгүй. Тэгвэл одоо сэрэлтийн процессыг хэрхэн зөв удирдах вэ гэхээр зөв энэ бүх одоо дотоод мэдлэг дээрээ л төвлөрөөд энэ бүх оюун ухаан чадамжийг гаргаж сурах. Энэ одоо шин дадалт энэ шин байдлыг хүлээн зөвшөөрөөд үүгээрээ амьдрч сурах. Үүгээрээ оршиж сурах, үйлдэж сурах, бүтээж сурах. Нэг гэсэндээ жижиг одоо төвшнөөс том төвшин рүү шилждэг ийм шилжилтийн л энгийн л процесс ахгүй юу? За тэгэнгүүт одоо хамгийн гол нь энэ замд ингээд зөв чиглүүлж ийм нэг ийм богино дүт замыг мэдж байгаа тэр хүмүүсээ бид нар багш гэж хүлээн зөвшөөрөөд тэдний заасан сургасан зүйлийг одоо хүлээж авснаар бид нар ингээд замчлуулж байгаа байхгүй. Өөртөө энэ мэдрэмжээ барьж аваад өөртөө ингээд ухаад явбал болно. Болно. Одоо тгээс сэрнэ угаасаа. Тэгээ сэрэлт нь яг цаг хугацааны хувьд хэр өөрийнх нь дотоод руу нэвтрэх төвлөрлийг үүсгэж чадж байгаа нь тэр хэмжээгээр тухайн хүн сэрхүү сэрнэ. Түүнээс гадна бас ингээд зөвч яг ингээд туршлага тууллаараа дотоод ертөнц рүүгээ ороод мэдэрсэн тэр туршлага тууллуудаараа хүнийг замчлаад ингээд чиглүүлээд явах юм бол бас тэр хүнд цаг хугацаа санхүү хэмнэж өгч байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө хүн болгон сэрж болно. Хүн болгон жижиг төлөвөөс том төлөвөөрөө амьдрах энэ төлөвийг одоо нээж түүнийгээ ашиглаж болно. За яаж нэгддэг вэ гэхээр өөрөөр хэлбэл бидний хизээж урд нь мэдэрч амьдарч үзээгүй тэр далд ертөнцийн энергийн талбарт оршиж амьдарч мэдэрч түүнийг өөрийн болгож иргэн санаж эхлэн гэсэн үг байхгүй. За ингээд далд ертөнцийн чадамжийг нэмээл ойлгоод түүн дээр төвлөрсөн учраас тэр нь өдөөгдөөл ингээд дотоод оршихонд баг багаар нэгдээд ингээд одоо явж итэл бидний дотор сэргэж байгаа нөгөө ухамсар, мэдрэмж, далд ертөнцийн эрчим энергийн энэ үйлчлэл одоо эдгээрийгээ бид нар одоо дээд төлөв, дээд бие одоо юу гэдэг маш олон нэрээр нэрлэж байгаа шүү дээ. Зүгээр одоо энэ олон нэрний төрөлөөс гараад өөрөөр хэлбэл өөрийн дотоод оршихуйн тэр олон төрөл авалтуудын чадамжуудыг бид нэг нэгээр нь өөрсдийнхөө оюун ухаанд руу татаад одоо энэ тархиныхын чадамж руу ингээд авчирч суулгаад өөрөөр хэлбэл илүү том тархитай болох ийм том мэдрэмжтэй болох өөрөөр хэлбэл том тархи том зүрхээр л амьдарч сурах гад далдад байгаа чадамжаасаа ухамсарлуугаа буюу тархи руугаа нэмэл сэтгэл зүйн чадамж руугаа хэсэг одоо сэрэж нэмэл ингээл өөрөөр хэлбэл энэ амьдрал бүхэл бүтэн 100%-аараа амьдрах бүрэн боломжтой болж байгаа байхгүй. Энэ процессын туулал үнэхээр адал явдалтай үнэхээр ингээд
хизээч авч байгаагүй мэдрэмжүүдийг байнга авч идэг нэг ийм амттай тэгээд дуусахгүй нэг ийм хобби маягийн тий. Тэгээд энэ чадамжуудыг нээж эхэлснээр бид нэр одоо урд нь байсан амьдралаа тий бүр ингээд тэр чигт нь өөрчлөх. Манайхаа нөгөө санхүүгийн эрх чөлөөнд хүрэх тий амьдралын эрх чөлөөнд хүрэх гэдэг энэ эрх чөлөө гэдэг энэ мэдрэмж рүү илүүтэй ойртож эхэлдэг. Өөрөөр хэлбэл дотоодоо нийгээл ахаар бидний дотор байгаа итгэл үнэмшлүүд тэр төлөв болгон тий өндөр чадамжтай тэр төрөл авалтын ухамсар мэдрэмжүүд нээгдэж эхлэхийн хэрээр асар их өвөд нээгдэж эхлэхийн хэрээр түүнийг амьдралдаа мэдэрч гаргаж амьдралахаар улам түүндээ итгэлтэй болоод тий тэр төлөвөд өөрөө итгэлээ дагуулж ирээд өөрөөр хэлбэл хүн зөвхөн өөрөө өөртөө найдаж өөрөө өөртөө эзэн болж тий өөрийнхөө үүрэг хариуцлагыг биелүүлж бусдыгаа сэтгэл зүрхэндээ багтааж өөрөөр хэлбэл ингээд жижигхэн амьдралын торгоос ингээд томорсоор аваад маш том амьдралын торгоор амьдрах боломжтой л болж байгаа гэсэн. Их энгийн. Тэгэхгүй бид нар ингээд сэрэлт мэрэлт гэж ярахаар айгүй хэцүү зүйл гэж ойлгочоод тэрэндээ ингээд бүр ингээд хизээч мэдгүй чадахгүй юм мэдрээд сурах гад ядаад те энэ чинь зүгээр л дотор байгаа зүйлээ эргэн сандвал ийм л энгийн процесс ахгүй. Энэ энгийн процессыг их энгийнээр ойлгуулад замчлаад ингээд яваад их энгийн гэдгийг хүн ойлгоод эхлэхээр сэрэлтийг их богино хугацаанд их амархан толноо. За үүнийгээ хэцүү тэгээ үнэхээр танихгүй мэдэхгүй зүйл рүү орж ийн. Тэгээд яаж яагаад энийг их айцтай хүлээж аваад өвөлдөж эхлэх юм бол одоо хийж эхлэх юм бол энэ их хэцүү даваа дуусашгүй төгсөшгүй төвхтэй байдлыг бас үүсгэж болж байгаа. Тэгвэл сэрэлт хүний дотор үргэлж байж идэм байна. Түүнийгээ барьж авснаар өдөөж эхэлснээр сэрэлтийн процесс идэвхждэм байна. Өдөөж эхлэегүй хүмүүс нь тэ өөрийн дотоод ертөнцийн галт цог тэ амин ичмэд дарж унтраачаад наана зөвхөн тарих тэ мэдсэн мэдлэгээ ашиглаад амьдэрдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн болгоныг сэрэлтээ өдөөж байгаа хэсэг гэж нэг авч үзэх нь энэ хүмүүс өөрийн эрхүүд галт ертөнцийг судлаад түүнээс хөөцөлж идэг бахна. Нөгөө нэг хэсэг нь сэрсэн ч гэсэндээ сэрсэн дэр мэдрэмжээ тархиараа дарж хайчаад тэгээд тэрийгэ тархиа бий гэж итгэжгээд тэгээд дотоод энэ нэг хүсэл тэмүүлэл мэдрэмж идраа ингээд үнс нуран болон дарчхаад одоо өхмөл амьдралаар зөвхөн итгэл үнэмшилтэй баригдаад маш материалын байдлаар ч юм уу те эсвэл зөвхөн тархиных итгэл үнэмшлээ үнэн гэл ингээд явж байгаа. Тэгэхээр сэрэлт гэж өрдвөл энэ. За сэрэлтийг одоо ингээд зөв авч явахын тулд бид нар одоо багшаа маш сайн сонгох хэрэгтэй. За тэгэхээр эхэндээ угаасаа даалж ертөнц сэрэлтийн талаар ойлголтгүй хүмүүс те өөрийнх нь дотоод зөнгөө зөв мэдрэмжээ дагжил багшаа сонгох нь зөвөө. Тэ дотоодоос чинь чиглүүлт юм аа. Өөрөөр хэлбэл дотоодод чинь байгаа тэр 99% чадвар чадамж таныг тэ зөв гарц руу үргэлж чиглүүлнэ. Яагвал та 1%-аараа чадахгүй байгаа зүйлийг бүхэл бүтэн 99% чинь тэ 1%-тайгаа харьцуулахад хамаагүй л чадна шүү дээ. Түүндээ итгэх хэрэгтэй. За тэгэхээр зүрх сэтгэл зүйн мэдрэмжэндээ итгэнэ. Зүрх сэтгэл зүйн мэдрэмж дотор дотоод оршуучин бий. За багш нар болохоор ерөнхийдөө одоо нэгэн төвшнөр ингээд туулаараа туршлагаараа ингээд ажиллаж байгаад их олон янзын багш байна. Зарим нь маш том сүнслэг эгондоо автчихсан багш нар. Дотоод ертөнц рүүгээ нэвтрээгүй зөвхөн одоо нэг тархиныхаа тийм мэдлэгт даалт ертөнцийн талаар мэдлэгийг ингээд илүү шимтээд судлаад тийм нэг тодорхой төвшөнд хүрсэн. Тэгээд өөрийгөө одоо сүнслэг дотоод ертөнцөө нээсэн гэж андуурсан одоо буюу жинхэнэ тархиараа жинхэнэ одоо 1% нэг жоохон өдөөсөн төвшөнд оруулчихсан ийм хүмүүс байна. За
Тэгээд үүнийг сүнслэг эго гэж ярьж байгаа шүү дээ тий. Сүнслэг болцсон, сүнслэг гэд андуурсан одоо байх нь шүү дээ. Тэгээд ийм хүмүүс одоо өөрхөн сэтгэл зүрхний одоо энэ тууллынхаа тий сэтгэл хөдлөлөө удирдах сураагүй түүндээ ингээд удирдуулсан ч байж болно. Гэтэл ингээд нэг сүнслэг багш гэдэг нэр авчаад л ингээд явчихна. За энэ хүмүүс таныг хаана өргөх вэ гэхээр өөрийнхөө хүрсэн сүнслэг дард ертөнцийн одоо олж авсан мэдлэг мэдээллийн түвшинд л хүргэнэ. Эго сүнслэг эгоны түвшинд хүргэнэ л гэсэн үг байхгүй. За дараагийн нэг багш нар бас байна. Энэ нэг тодорхой хэмжээстэй хүрээд тэндээ гацчихсан. Тэр хүртлээр таныг авч явж чадна тийм. Тэгээд ийм хүмүүс одоо багшилж эхлэхээр ерөнхийдөө ухамсарыг бол тэлдэм аа. Тэ? Ухамсар тэлнэ гэдэг чинь өөрөө бидний нөгөө итгэж үнэмшээд өөрийгөө би гэдээ андуурсан тэр одоо итгэлийг өөрт чинь таниулж өгдөг тий. Одоо энэ амьдралын одоо өнгөн хэсгийг илүү жоохон гүнзгий ухаж сурахад тусалдаг. Тэгээд одоо жишээ нь юу гэдгийг сэтгэл гэж юу вэ? Мөн чанар гэж юу вэ? Үхэл гэж юу вэ ч гэдэг юм уу тий. Одоо эдгээр бидний одоо өнгөц мэддэг мэдлгүүдийг ухаж танд илүү ойлгуулдаг ийм ухамсар тэлдэг багш нар бий. Тэгээд эдгээр багш нар маань өөртөө ингээд нэг тодорхой төвшөнд хүрээд гацчихад өөрхөн дотоод ертөнц рүүгээ нэг багхан шагааж тий энэ одоо хувиа хэсэг хэмжээгээр ахиулчаад тэрэндээ сэтгэл нь ханаад тэрнээсээ цаашаа явахаа болчихсон тий. Тэгээд түүнийг л санал болгоод тэр төвшөндөө гацаачдаг ийм багш нар бас бий. За ийм багш нарын нэг зүйл нь таны дотоод ертөнц рүү нээж замчлах тухай барагтаан бол ярихгүй. Тэгээд өөрөө даалж ертөнцөө бах хувьтай нээсэн учраас багхан сүнслэг одоо чадамжууд нэгдсэн байдаг. Тэгээд түүгээрээ одоо 7 хүртийн цэвэрлж өгнө ч гэдэг юм уу тий. Эсвэл сүрэг эрчмийн ялгаж өгнө ч гэдэг юм уу. Эсвэл одоо ангаалтын үйлүүд явуулна ч гэдэг юм уу тий. Ийм байр суурин дээрээс бусдад ангаалт хийж, бусдад эрчим энерги түгээгээд, буянтай үйл хийгээд одоо түүнд бусдыг замжилж байгаа ч гэсэн хүнийг тий өөрийнх нь дотоод ертөнц рүү н оруулаад өөрийнх нь чадамжуудыг илрүүлээд тий өөршгөө тэрийгэ бусдад ингээд нөлөөлөх түвшинд оруулах талаар нь замчлахгүй. Засал хэлэх бол надаар л хэлэг тий. Тэгээд өвдсөн бол дахиад хүрээдэр. За тэгэхээр би хийгээд өгнө. Тий ингээ өөрөөр хэлбэл өөрөөсөө бүрэн хамааралтай. Тэр хүний дотоод ашгыг нээж өөрөө өөрт нь эзэн болохгүйгээр ингээ барьж идэг ийм багш нар бас байна. За зарим нэг багш нар болохоор одоо даалж ертөнцид онгодын хэмжээсэд тий одоо улаачлан буулгаад тэгээд энэ одоо туршлага туулаа хуваалцдаг. Онгодын төвшөнд хүмүүсийг гацаадаг багш нар байна. Тэгээд ухамсарыг нэг тэлж өөрхөн дотоод ертөнц рүү оруулахгүйгээр одоо өөрийнхөө ураг удмын онгодын төвшөнд нь онгодтой итэг, онгодтой найд, онгодын түвшний хэмжээсээр одоо өөрсдийгөө тэл гэдэг сонголтын нөгөөд тэгээд одоо тэр байдалд нь одоо байлгаад байдаг тий. Онгодуудын ахиулж чаддгууд нь чадварлаад илүү дээд түвшний онгодуудыг буулгаад сургаад явж чаддаг багш нар байхад 1-2 онгодтой нь тэгээд тэжигтэн гацаачдаг ч багш нар бас байна тий. Өөрөөр хэлбэл тухайн хүний сэтгэл мэдрэмж оюун ухаантай нь ажиллахгүй мөртлөөсөө нэг онгодыг нь буулгаад онгодтой итэг, онгодтой найд, онгодоороо үйл хийлэг тий одоо өөрөөр хэлбэл чи зүгээр л бие ашиглуулад ингээд улаачлуулад ингээд одоо буулгаж ирэхээ төвшөөлээд ингээд байжээ гэдэг энэ төвшөнд нь бас гацаачдаг. За нэг ийм хэсэг бас багш нар байж болж байна тий. За юу нь янз бүр байна. Зарим багш нар болохоор үнэхээр одоо дотоод ертөнцийн хүч чадлыг мэдэрсэн. Гэхдээ бусдын чадаж чадамжийг нэгт одоо нээдэг ч гэсэн тий тодорхой төвшөнд нь нэгээд үлдсэн төвшнийг нь хаагаад тэгээд тэр чадаж чадамжуудыг нь өөртөө нэгтгэж авчаад бас байж болохоор ч байна тий. Өөрөөр хэлбэл тухайн багш гэд байгаа хүний маань цаад одоо тал нь
үнэхээр одоо дотоод ертөнц рүүгээ нэвтэрсэн үнэхээр энэ одоо гэрлийн дайчдыг гэж ачааштай гэрэл одоо энэ өндөр татамжийн чадамжуудыг нь өөрт нь өгчтэй зөвхөн өөрлөө нь оруулаад өөрийнхөө бүх чадамжуудыг нээхэд туслаа. Өөрөө өөрт нь эзэн болгоод бүх зүйлийг та өөрөө л бүгдийг шийднэ. Бүх зүйлээ ухамсартайгаар амьдрах замчлагыг нь хэлж өгөөд яг жинхэнэ тэр дардад байгаа 99% нээж өгөөд тэр арга барилыг нь дотоодоо нээх авяас чадамжуудаа гаргах энэ тал дээр ингээд зөв замчлаад явжвал энэ бол яг даалт ертөнцид бол сайн. Өөрөөр хэлбэл зөв багш, зөв хөтөч яг сүнснийх нь одоо замчлагаар нь хөтчлөөд явал бүр сайн. Өөрөөр хэлбэл нэг төвшний мэдээлэлээр бусдыг бүгдийг бөмбөгдөөд тэр хүний дотоод сүнсэндээ дотоод оршихыг яахаар байгааг нь мэдрэхгүйгээр ингээд нэгэн мэдлэгээр л бүгдийг ингээд бас тулгаад яваад байж болно. Эсвэл яг тухайн хүмүүсийн дотоод оршихуйд сүнслэг төлөвийг нь мэдрээд яг яах ёстой яг тэрүүгээр нь явуулдаг бас иймч байж болно. За ингээд л багш нар бол их янз бүр байна. За тэгвэл бид нэр хэрхэн сэргэлтэй зөв удирдах юм бэ? За юутайч дотоод мэдрэмжээ байж авч түн дээр төвлөрч ихснээр эхлээд зөв одоо алхаж эхэллээ За тэгээд тэрүүгээрээ хэрхэн явах дотоод зөнгөөрөө өөрөөрөө ингээд мэдэрч эхлэх нь за мөлхөж сурлаа. За тэгээд цаашаа одоо яах юм бэ? За тэгвэл алхаж сурдаг багшаал сонгоно. За багш нар бол таныг маш их хайрцагладаг, айцсаар хоолдог багш нар ер нь хэцүү. За яагаад хэцүү гэж байгаа гэхээр за одоо даалт ертөнцид бүх юм ингээд одоо юу гэдгийг тэгэхгүй бол болохгүй, ингэхгүй бол болохгүй гэдэг хайрцагнууд. Ялангуяа ингээд нэг хэсэг одоо улац зуртай төвтэй ингээд одоо байж байгаа бол маш их хамгаалтын эрсдлүүдийг өөрт нөгөө за тэгээд жишээ нь одоо олон нийтийн газар очил бузарт чинь тийм хоол хүнс идэж хэрэглэж болохгүй, тийхгүй, ингэхгүй гэдэл хашаад л за одоо тэгвэл одоо юу гэдгийг одоо дэцүүдэд хураалах чинь ингүүл тэг чинь гэл нэг юм байнга нэг тэр хүмүүстэй сэрэлтийн замд нэг юм айцтай туулал хийн гэдэг бол өөрөө айц сууртай сүнсний сэрэлт гэдэг бол өөрөө тэр чигтэл айцтай л яваад дээ шүү дээ. Өөрөөр хэлбэл доод татамжинд хөтлүүлээд доод татамжийн эсгээр л нэг сүнсний мэдрэмж авчих гад л яваад байна гэсэн үг. Тэр хүнд айлахгүйгээр харин загас барих аргын зааж өгөх хэрэгтэй байхгүй. Энэ даалт ертөнцид хэрхэн өөрийгөө хамгаалах юм бусдын хамааралгүйгээр хэрхэн өөрөө өөрийгөө бие даагаад явах тэр чадамжуудын сулах хэрэгтэй. Тэгээд айлгах биш арга ухааныг нь зааж өгч ивэл тань одоо зөв багш дээр явж гин гэж өөрийгөө ойлгоорой. За энэ бүх одоо хэсэг нэг юм туршлага туулуудыг яг л өөрийн тулсан зам за хамтран тулцсан туршлагаа ингээд хуваалцаж байгаа хүмүүс дээрээс нь одоо багшлуулаад хөтөлчлүүлээд явж байгаа одоо хүмүүсийн туршлага туул дээр л ярьж байгаа шүү. Маш олон газраар дамжсан, маш олон сургалтаар сурсан, маш их сүнслэг мэдлэгүүдийг өөртөө ингээд цуглуулсан. Гэтэл дотоод оршихуураа орч чадаагүй. Гэтэл дотроос нь үргэлж нэг юм үүсгэлэн мэдрэмжтэй дотоод оршихуураа орох туйлын нэг юм дутуу мэдрэмжүүд нь үргэлж өөрийг нь ингээд дутуу байхад ойлгуулад явж байгаа ийм хүмүүс хүрээд ирэхэд тэдний цуглуулсан дээр сүнслэг мэдлэг мэдээллийг арчаад дотоод ертөнцийн зам руу хөтөлж дагуулж оруулаад жинхэнэ өөр дээр наваачих жоохон хэцүү байдаг. Ягдвал маш их сүнслэг эготой болсон байдаг ийм хүмүүс. За тэгээд оруулах хувьд оруулаад өөргөн чадамж руу нь оруулаад өөрийг нь олуулаад эхлэхээр
өөрөө ирэхгүй тэр их мэдлэг мэдээлүүдэд тий автгаа болоод яг дотоодынхаа цэвэр мэдрэмжэн дээр очтгоо. Тэгэхээр зарим хүмүүс нь болохоор дөнгөж эхэлж байгаа. Тэ дөнгөж нэг дотоодоо барьж авсан хүмүүс ирэхэд тэр хүмүүс энэ бүр хурдан сэрдэгэ. Өөрөөр хэлбэл энэ тархины ихтгэл үнэмшил гэдэг юм а хэн илүү сайн тавьж явуулж байна. Хэн би гэдэг одоо үзэл бигээсээ хэн илүү хурдан тавьж чадж байна. Тэр хүн дотоод ертөнц рүүгээ ортгоо. Доорх аргачлалууд тий ингээ янз бүр байдаг. За миний хувьд болохоор яг энэ сүлд байсан шиг тий олон багштай амжихгүйгээр л явсан. Нэг суурь бариад явсан. Тэгээ тэндээ яг ингээ тууштай явж байгаад нэг багшлах боломж олдоод тэгээд багшилж ихснээр өөрхөн дотоод оршихуйг нээж эхэлсэн. Тэгээд бас дээдсийн одоо эрчим заслууд одоо яг энэ дотоодод одоо даалт ертөнцид тийм зөвхөн даалт ертөнцид ийм байдаг гэдэг ойлголтуудыг тэг бэлэхэн ингээд хажууд нь ингээд аваад суудаг байсан тийм багштайгаа байсан. Тэгээд эдгээр бүх мэдээллүүдийг ийм байт юм байна, тийм байт юм байна гэд ингээд дахиараа ойлгож мэдрээд тэгээд хэсэг тууллын дараа багшилж ихснээр дотроос мэдлэг мэдээлэл ундрагаж гаргаж сурсан. Тэгээ энэ замд тий энэ туршлагыг олчихсан цаг хугацаа, орон зай тий одоо тэр санхүүг хэмнэж өгдөг багш таарсан учраас энэ замд руу ингээ орч чадсан. За одоо өөрийнх нь туршлагаар ингээ олж авсны дагуу дотоод ертөнцид тэр дээд эсүүдийн эрчим тэр хийгдэх тий засал, арга, байрал дотроос ундрах мэдлэг мэдээллүүдийг одоо сүүлийн 6-7 сарын туршид гаргаж сурсны эцэс тодорхой арга барилд хүрсэн. Энэ арга барилаар тухайн үнийг богино хугацаанд сэрээд сурч байгаа байхгүй. За зүгээр сэрэлтийн зам маань бол нэг ийм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар өөрийн дотоодод байх дотоод оршихуйдаа удирдлагаа өгч түүн дээр хүчтэй төвлөрч эхэлснээр өөрийн дотоод оршихуйгаа нийт юм аа. Тэгээд тархиныхын мэдлэг оюуныг дотоод оршихуйхаа чадрыг гаргах өгөл болгож дотоод оршихуйдаа удирдлагаа өгөөд өөрхийн мэдлэг оюунаа түүний гарц олгож тавьж өгснөөр өөрөөр хэлбэл зүрхээрээ дотоод зүрх сэтгэлээрээ өөрхөд тархиа удирдуулах энэ зөв чиглэлийг тавьж өгснөөр итгэл үнэмшлүүдэд тавьж явуулснаар ингэж бид дотоод оршихуйгаа нээж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө өндөр дээд эсийн чадамжууд тэдгээрийн хийж байгаа даалт үйлүүдээр сэрэлтийн процесс маш хурдан дээр очдог. Энийг маш сайн мэдэрч байна. Учир нь үүнийг үйлдэж байгаа. Энэ заслуудыг хийж байгаа. Гарах үр дүн нь хурдан болж байгааг өдөр болгоны туршлагаас мэдэрч байгаа байхгүй. Тэгээд нэг хэсэгтээ подкастн дээр яг дотоод оршихуй тэр их төв өгнүүд одоо мөн чанарын өгнүүдээр подкаст хийхэд тэр нь бусдад хүрч чадахгүй байна. Яагаад гэвэл бусад хүмүүстэй яг тийм төвшөнд ингээд нэг сүнслэг яриа ярьчингууд тархиараа тэрийг ижигсүүлж ялахаар хүлээж авахгүй. Зүрхэн дээрээ тавиад сонсвол чадна. Гэтэл хүмүүс дотоод оршихуй дээрээ төвлөрч чадахгүй байгаа учраас одоо хүрх нь бага байна. Тэгвэл нэг одоо өөрхөн туулсан туршлагаа ярьж эхлэх юм бол хүмүүс одоо өөрсөндөө ижилсүүлж авах бас нэг гацаануудаа ойлгох ч юм уу ийм байх гэдэг үгнээс энэ подкастыг хийж эхэлж байгаа. Тэгэхээр цаашдаа яг энэ сэрэлтийг хэрхэн зөв удирдах талаар цуврал подкастуудаа үйлчлүүлнэ. За эхний ээлжинд одоо энэ хүрээ зогсъё. Тэгээд энэтэй холбоотойгоор давхар манад яг сүнсний сэрэлтээ бүрэн мэдрээд дотоод оршихуйдаа шилжсэн одоо өөрийнхөө авяас чадамжууд нь илэрсэн
хүмүүс байдгаа. Тэгээд бидний хүрээнд нэгдээд ингээд нэг одоо офис төрөслээд бидгээд энэ сэргээлтийн процессыг одоо өрнүүлэх тий хүмүүсийг энэ дотоод оршихуурын шилжүүлэх, өөрөөр хэлбэл том одоо тойргоор амьдарч сурах, нөлөөллөө ихсгэж сурах тий авиас чадамж суу ухаанаа дотоодоосаа гаргаж сурах, өөрт байгаа энэ далталсан далд байгаа бүх зүйлсийг тий онгичж ухаж илрүүлж сурах. Энэ тал дээр бидний зүгээс хүмүүстэй за жишээ нь хагас бүтэнцэн өдрийн 12 цагт одоо дотоод руугаа төвлөрөх суурьтай төвлөрлийн бясалгал тэгээд бас өөрсдийн хэмжээнд тий одоо 7 хүртийн цэвэрлэх эрчим энергийн сөрөг орсолоос чөлөөлөх үйлүүд хийгээд дотоод оршихуурын төвлөрүүлэх ийм 2 өдрийн бясалгалыг өнгөө зарласан байгаа. Хэрвээ та бүхэнд хамрагдахыг хүсвэл тий 7 хоногийн хагас бүтэнсэн өдрийн 12 цагаас ирээд сууж болно. Нэг мэдрэмжээ авчих тий нэг төвлөрөө сурчих. Тэгээд дотоод оршихуураараа байгаарэ гэдэг. За ийм замнал руу л оруулах гэдэг гэсэн үг. За мөн бид нар одоо ухамсар төлөвийг ил ухамсаас далд ухамсарыг нээх, өөрийн ухамсараа ойлгох тий өөрийн өгдөл чадамжаа нээх 7 хоногийн бас одоо энэ генийн дэлгүүр гэдэг номын хүрээнд буюу дотоод оршихуйг нээх хүрээнд зарлагдж байгаа 7 хоногийн сургалт байгаа. Энэ сургалт маш өр өгөөжтэй, сургалт болгон тий дээдсүүдийн эрчим энергийн засалтай, шилжүүлэх эрчмүүдтэй дээрэс нь одоо энэ сөрөг эрчмийн доод авталтанд автсан байгаа чөлөөлтүүдийг хийдэг. За ийм 7 хоногийн сургалт. Бидний зүгээс одоо олон хүнийг хамруулах зорилгоор төлбөрийг нь тий багаар тогтоогоод уг нь бол энэ их үнэтэй сургалт болдог байсан. Гэтэ нэг багаар тогтоогоод олон хүнийг сэргээ гэдэг энэ зам руу орж байгаа. Түүнээс гадна бас 7 хоногт нэг тийм өнгөө ивент уулзалтуудыг зүүмээр болон бишт байдлаар тухайн үед бодлын эзэн пэйж хуудас дээр зарлаад хүмүүстэй яг энэ дотоод оршихуйн талаар илүү их мэдээллүүдийг түгээж яа гэдэг ийм санаанууд гараад бидний зүгээс нэгдээд үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа шүү. За их л олон зүйлийг нурших шиг боллоо. Гэхдээ та маань подкаст маань таалагдвал илүү их мэдээллийг бодлын эзэн пэйж хуудас YouTube хуудаснуудаас аваарай. Дээрэс нь үнэхээр дотоод оршихуйгаа нэхийг хүсчихвэл биднийг зориод ирээрэй. За тэгээд энэ удаагийн подкастаа өндөрлөе.